Баасан жирлэгч асуулт асууя. За би нэг эхлээд нэг хоёр кейсийг яриад хий бүгдээрээ бас мэдэх ёстой бөгөөд цаашид яах вэ гэдэг дээр хариулт гарц гаргалгаа олж өгөөрэй гэж хэлэх гээд байна. Нэгдүгээр Булган аймгийн Хутаг өндөр суманд сүүлийн 30 гаруй жил баригдана гэж яригдж байгаа Игийн голын усан цахилгаан станц. За Игийн голын усан цахилгаан станц баригдах энэ багийн энэ суурин дээр одоо нэг 30 гаруй үрх айл амьдарч байгаа. Урд нь 100 гаруй үрх айл амьдарч исэн юм багийн төв байсан. Энд Игийн голын усан цахилгаан станц баригдана гэснээс хойш энэ газар дээр ямар ч газар олголт ямар ч одоо тэр хүмүүсийг энгийн хэвийн амьдралаа аваад явчих наад захын эдийн засгийн хувийн өмчийн баталгаа огт байхгүй 30 гаруй жил болж байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот бусад аймаг орон нутагт амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ өөрийн гэсэн нэр дээрээ газартай байгаа болвол тэнд амьдарч байгаа хүмүүсийн огт газар байхгүй. Хоёрхан хүнсний дэлгүүр дээр зөвшөөрөл байгаа. Тэгээ энэ асуудлыг энэ 30 гаруй үрх яах юм бэ гэдгийг харахаар энд усан цахилгаан станц баригдана гэдэг. Тэнд байгаа иргэд усан цахилгаан станцыг ерөөсөө эсэргүүцдэггүй. Хамгийн гол нь энэ хүмүүсийн асуудлыг шийдээд өгөөч гэдэг ингээд өдөө болтол ингээд шийдэлгүүл явж байгаа гэсэн. Өмнө нь бол оюун эрдэнэ сайд байхдаа бол шинэ багийн төв барих ажлыг зохион байгуулах ажлыг бол одон төвийн сайд байхад ажлын хэсгийг нь бас гаргаад ингээд явж байсан. Тэгээ энэ ажил цаашаа юу болсон юм болоо. Тэгэхээр би энэгээр юу хэлэх гээд байна гэвэл нийгмийн нөлөөлийн үнэлгээ гэдэг чинь төсөл эхлэхээс өмнө бөгөөд төсөл эхэлсний дараа төсөл эхлэн гэж зарлахад хүртэл тэр хүмүүсийн амьдралд орддог юм аа. Бүгд гацаанд ордог юм аа гэх гээд байна. Тэгэхээр яг энэ талаас нь энэ хуулийн төсөл дээр ямар архис дэвшил байгаа вэ гэснийг асуулт. За хоёр дахь кейс бидний сайн мэдэх Эрдэнэ төлөвлөрийн цагаан тоосны асуудал. Бүгдээрээ Эрдэнэ төлөвлөрийн буйнаар үдээ зэрэгтэй улс их орон үдий дайтал явж байгаа. Гэтэл тэр Эрдэнэ төлөвлөрт насаараа ажиллаж байгаа хүмүүс тэр Эрдэнэ хотод бүх насаараа ингэж амьдарч байгаа гэр бүлэрээ байгаа тэр хүмүүст учирж байгаа нийгмийн нөлөөллийн тэр дундаа нийгмийн эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээнийхэн талаарх мэдээлэл маш хаалттай, маш бүрхэг үдээ одоо ингээд энэ олон жил явж байгаа. Би өөрөө тэнд хүүхэд насаа өнгөрүүлсэн. Миний аав ч гэсэндээ тэр Эрдэнэ төлөвлөрт насаараа ажиллаж агаад хүнд металлын хордлого гэдэг онш тэтгэврт гарсныхан дараа тогтоогдсон. Тэгээ тэтгэврт гарсны дараа энэ онш тогтоогдохоор үйлдвэрийн шалтгааллах өвчин бишээ гэж авдаг юм бэл. Ингээ бүгдээрээ тэтгэвртээ гараад удалгүй бурхны оронд явдаг. Энэ чинь бас дахиад нийгмийн хүний эрхэд нөлөөллийн үнэлгээ гэдэг чинь энэ бүхнийг зохицуулаач гэж энэ хууль өөрөө байгаа. Тэрнээс ямарваа нэгэн төслийг эхлүүлэх зорилготой ерөөсөө хууль биш. Маш урт хугацааны нөлөөллийг заавал шалгадаг, тогтмол хяндаг байх тухай гэж ингэж өргөн том зургаар нь хармаар байна гэсэн үг. За энэ хоёр кейс дээр үндэслээд миний нэг ийм асуулт байна. Энэ өөрөө зөвхөн уул уурхай биш, томоохон төсөл, зам, гүүр, барилга байгууламж тэр байтугай хар хорин хотыг барихтаа хүртэл энэ ч өөрөө холбоотой асуудал. Тэгэхээр энэ томоохон энэ асуудлуудыг бид нар зөвхөн уул уурхай гэж хязгаарлахгүйгээр энэ төсөл үйл ажиллагаанд оролцож байгаа болно гэж дүгнэлт гаргаж байгаа энэ мэрэгчлэтнүүдийн асуудал, мэрэгчлэтнүүдийн хариуцлагын асуудлыг яаж энэ хуулинд тусгаж байгаа вэ? За хоёрдугаарт гэвэл хуулийн төсөл өргөн баригдсан хүрээндээ л одоо хүнсэн заалтуудыг л хөндөх учраас түрүүн бум очир гişм хэлээд байсан. Яг энэ нийгэм хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэг юм ингэж ерөөсө цогцоороо орж чадахгүй байна. Тэгээ байгаль орчны яамд ер нь энийг том дүр зургаар нь харж энэ өөрчлөлтийг томоор нь хийх, агуулгаар нь хийх, бүтнээр нь хийх, урт хугацаанд хийх ийм ямар төлөвлөгөө байгаа вэ? За байгаль орчны яам хариулах уу? Хэн хариулах уу? Хариуцлагын асуудал. За дөрөвдүгээр микрофон ажлын хэсэг хариулъя. Тэгээ мэрэгчлүүд маань тэгээд гой хууль батлуулж авчиг хэрэгжүүлж чадахгүй бол ямар хариуцлага хүлээх вэ? Тэгээд нөлөөллийн үнэлгээг тийм үү хийчээд тэр асуудал үүсэх юм бол дараад нь үр дагаварт нь ямар хариуцлага хүлээх вэ? Тэгээ үнэлгээний компаниудын хариуцлага. За үнэлгээний компаниудын хариуцлага дээр бол өнгөрсөн хугацаанд яамнаас 2 удаа аридтаачлал явуулсан байгаа. Тэгээ 170 гаруй аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцалсан. Одоо 107 аж ахуй нэгж үнэлгээний үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн жил 2 аж ахуй нэгж
бас зөрчилтэй мэдээллийг мэрэгжлийн зөвлөлийн хурал руу оруулсан. Үүнтэй холбоотой бид хариуцлага тооцоод тухайн үнэлгээг нь буцаагаад аж ахуй нэгжийн зөвшөөрлийг туслах арга хэмжээ авсан байна. Мэрэгжлийн зөвлөлийн ёс зүйн хувьд бол түрүүн хэлсэлжтэн энэ хуулийн нэмэлтээр бид бүр одоо байгаль орчны салбарт 8-аас дээш жил ажилласан, шинжээч бол бүр 4-өөс дээш ажилласан гэж шаардлагыг нэмэгдүүлж хариуцлагажуулж оруулж ирж байгаа. Тэ. Мөн яамны сайдын тушаалаар энэ мэрэгжлийн зөвлөлийн ёс зүйн дүрм гэж байгаа. Энэ дээрээ бол бас тодорхой арга хэмжээнүүдийг тусгасан байгаа. Түрүүн хэлсэнчлэн зарим тохиолдолд тухайн төсөлтөд одоо ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдол саналаа ирэхгүй, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд одоо мэрэгжлийн зөвлөлөөс одоо хасах мэрэгжлийн одоо эрхийг цуцлах ажил одоо арга хэмжээнүүдийг авдаг. Мөн одоо орон нутагт одоо төсөл зарлаад уддаг дээр бол би одоо яг энэ хуулийн өөрчлөлтийн гол концепцэд тусаж байгаа. Дөрөв хэлсэнчлэн одоо процесс удаан учраас зарим тохиолдолд 2-3 жил болдог учраас энэ зөвхөн үнэлгээнд дээрээ л 2-3 жил удаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид бол энэ хуулийн өөрчлөлтөөр 43 хоног дотор бол асуудлыг шийдъя. Иргэд аж ахуй нэгж дээр байгальда нөлөөллийн бүсэд байгаа иргэд ч гэсэн энэ хамаарчж байгаа байхгүй. Тэгэхээр үнэлгээгээ хурдан илгээ дараагийнхын процессыг хурдан яваад ирэхээр бас энэ ажилд бас энэ хууль бол тодорхой асуудал нэмэр болж байгаа гэж би ойлгож байгаа. За баярлалаа. За байгаль орчны сайд нэмж хариулъя. Сандаг очир гишүүн. За өнөөдрийн хуулийн анхны хэлцүүлгээр олон гишүүдээс ер нь цаашдаа энэ үнэлгээний асуудлаар нийгмийн нөлөөллийн асуудлыг ер нь аюул олон гишүүн хөндөж байна. Тэгээ өнөөдрийн мөрдөгж байгаа хуулиараа өнөөдрийн үнэлгээ хийж байгаа байдал бол голцоо одоо байгаль орчны сөрөг нөлөөллийн үнэлгээнүүдийг бууруулах чиглэлээр хийгдэж байна. Цаашдаа ер нь тухайн төсөл хэрэгжиж байгаа төслийн одоо бүсэд багтж байгаа иргэдийн нийгмийн нөлөөллийг яаж авч хэлцдэг ингээд бум очир гишүүн бол цаашдаа бол түрүүн асуусан энэ хуулийн нэг дагалдах хэсэг байх ёстой юм уу? Эсвэл тусгайлан нийгмийн үнэлгээний одоо хууль байх ёстой юм уу гэж бид бүхэн бол цаашдаа нийгмийн үнэлгээний нөлөөллийн тусдаа хууль байх ёстой юм байна гэж ер нь бол үзэж байгаа. Энэ нь өөрөө баг одоогийн энэ үнэлгээний хуулиасаа илүү ач холбогдолтой үнэлгээний нөлөөлөлд автж байгаа бүсийн олон иргэдийн нийгмийн асуудал, эрүүл мэндийн асуудал. За гүцэг хариулчих. Сандаг очир микрофон. Тийм учраас бид нар бол энэ асуудлыг цаашдаа тусгайсан хуулиар зохицуулаад явах нь зүйтэй гэж бас ярилцж байгаа зүйлүүд байна. Тийм учраас их хурлын гишүүд маань одоо хууль санаачлах ажлын хүрээнд одоо нийгмийн нөлөөллийн үнэлгээний хуулийг боловсруулад ороод ирсэн тохиолдолд бид нар бас дэмжин яам бас одоо бүх талаар дэмжиж хамтран ажиллана гэж ингэж бодож байна. За тодруулъя. Баасан жил гишүүн. Нөгөө тодорхой хариуцлага байгаа гэж нэг юм тодорхойгүй хариулт битгий өгөөсэй гэж үзэж байна. Би бүр кейс жишээн дээр юу хариултаа авъя. Зам барих томоохон тий хит хитэн айлын бэлчээр даац малын одоо өвөлжөө хаваржаа дайраад өнгөрлөө. За энд бол байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж үзээд энд бол байгаль орчинд бол нөлөөлөх байдал бол бага. Ямарваа нэгэн хуримтлал үүсгэх, эргээд нөхөн сэргээх шаардлага байхгүй. Гэт дүгнэлт гараа зам одоо баригдах ажил явагдчихжээ. Гэтэл үүнтэй холбоотой хожим нь одоо ямарваа нэгэн хор үр дагавар гараад энэ нөлөөллийн үнэлгээ өөрөө үндэслэлгүй. Дутуу одоо хян шалгалт явуулжээ. Тухайн одоо орчны ургамлын бүтцийг сайтар судлаагүй байна гэдэг дүгнэлт гарвал тэр одоо үнэлгээ хийсэн хүн жишээ нь компани мөн мэрэгчлэлтнийхээ хувьд лицензтэй мэрэгчлэлтнийхээ хувьд ямар хариуцлага хүлээх вэ? За маш тодорхой асуулт асуулаа. Яг л иргэдийн амьдрал тохиолддог бас зовлон бэрхшээл. Энэ дээр тэгээд тодорхой хариулт өгч. Дөрөвдүгээр микрофон. За гишүүний асуулт нэрлэлээ байгаль орчин өрөмслөлийн өөрчлөлийн амтны байгаль орчны үнэлгээ аудит хэлсэн дээр Алтан Зул байна. За шугам дэд үтс буюу зам барилгын ажлын үед бол өртөж байгаа нөлөөлөлд өртөж байгаа айл өрхийн одоо газар бол зайлшгүй бас яадаг сөрөг нөлөөлөлд автдаг. За энийг бууруулах сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний зөвлөмжийг бол байгаль орчны үнэлгээний тайланд тусгад юм хэрвээ мэргэжлийн байгууллага
буруу зөрүүтэй тайлан тусгасан бол хянан магадлалыг хийлгэх нөхцөл үүсдэг. За энэ нь бол хүний эрүүл мэнд байгаль орчинд онц ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлсэн гэсэн дүгнэлт гарвал хянан магадлалыг тухайн байгууллагын мэргэжлийн байгууллагын зардлаар дахин хийлгэх юм нөхцөл үүсдэг. Арга хэмжээ авдаг. За мэдээж үнэлгээг буруу хийсэн, зөрүүтэй тайлгнасан энэ асуудал дээр бол мэргэжлийн байгууллага мэргэжлийн зөвлөл үнэлгээг хүчингү болгох арга хэмжээг авна. Энэ үнэлгээ Тэгээ яг хариуцлага тийм үнэлгээг буруу хийсэн, дутуу хийсэн тохиолдолд үүссэн үр дагавар хохирлыг хэн барагдуулах уу? Яг ямар хариуцлага хүлээх үү тодорхой асуугаад байна л. Яг тодорхой тэрийг л хариулчих тийм. үүссэн зардлыг бол үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хариуцна. За тий. За дөрөвдүгээр юм хариулъя. Байгаль орчинд нөлөөлсөн хохирлыг төлөвлөх асуудал дээр бол жил үрийн 1-р улирал байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө төслүүд маань батлуулдаг байгаа. Төсөл дотор маань нөхөн сэргээлтийн зардлыг тусгаж өгдөг. Тэр нөхөн сэргээлтийн зардлынхаа 50%-ийг байгаль орчны сангийн яамны тусгай дансанд байршуулдаг байгаа. Хэрвээ нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд За тэгээд хийгээгүй тохиолдолд тэр дансанд байршуулсан барьцаа хөрөнгөөр нөхөн сэргээлтийг хийн. Хоёрдугаарт нөхөн сэргээлтийг хийгэх зардлын хохирлыг хэмжлэн. За гуравдугаарт байгууллагын лицензийг туслах ажлыг хийдэг байгаа. За ингээл сайхан таагаал хариулах юм а тий. Маш тодорхой асуугаад байна шүү дээ. Байгаль орчны наривчилсан үнэлгээ дутуу хийгээд, буруу хийгээд түүнээсээ болоод тийм үү? Ард иргэд оршин сууж байгаа иргэд эдгээрт байгаль орчинд учирсан хохирлыг хэн барагдуулах уу? Ямар хариуцлага буруу үнэлгээ хийсэн компанид ямар хариуцлага хүлээх вэ гэж тодорхой асуугаад байна л дээ. За энийг эцсийн хэлэлцүүлэгдэд гүйцээж хариултаа хуулиндаас тодорхой оруулаар ажлыг хэсэг. За баасан жаал шүү. Одоо саяхан авсан кейс төр ховор ургамал устжээ гэж бүр бодоод тэгвэл ямар хариуцлага хүлээх юм бэ л гэж асуусан гэсэн үг. Тэгэхээр одоо та хэд маань дараагийн хамгийн сүүлийн эцсийн хэлэлцүүлэг дээр би энэ асуултыг маш тодорхой асуун. Тэгээд бэлдэж ирээд дээрэс нь тэр мэрэгчлэн өөрөө ямар хариуцлага хүлээх вэ? Компани одоо лицензээ хураалгач тийм ээ. Дахиад тэр мэрэгчлэн дахиад нэг өөр газар очиод нэг газар ажилд орно, эсвэл дахиад шинээр компани байгуулна шин. Тэгвэл тэр үнэлгээч өөрөө ямар хариуцлага хүлээх юм? Тэр хүн мэрэгжлийн хариуцлага гэдэг юм хүлээдэг юм уу? Даатгал энтер гэж байдаг юм уу гэд энэ ч өөрөө системтэй асуудал ах хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ дээр та эцсийн хэлэлцүүлэг дээр бэлдэж ирээрэй гэж л. За байнгын хороноос гаргасан санал дүгнэлттэй холбогдуулж анхны хэлэлцүүлгийн ажлын хэсгээс бэлдсэн асуулт асууж хариулт авч дуслаа гişүүд. Зарчмын зөрүүтэй 14 саналаар санал хураалгах ёстой. Санал хураалтыг 16